3 дахь хүсэл нь болохоор нэг хүсэл дээр нэг асуулт байна. Боловсрал амьдралыг хэрхэн өөрчилж байна вэ? Одоо танин мэдэх хүсэл гэдэг байгаа шүү дээ. Тийм. Ер нь баг энэ танин мэдэх хүсэл бол 9 хүслийн ер нь баг хамгийн чухал ерөөсөө нэгдэх хүсэл байхгүй. Яагаад гэвэл энэ танин мэдэх хүсэл мэдвэл зохиугаа мэдсэн хүн эрүүлж байж чадна, идтэйч байж чадна, эдийгээ зөв хурааж чадна, зөв ашиглаж чадна. Дээрээс нь тэр нөгөө зөв гэр бүл болж чадна, зөв өөр хөвгтөө өсгөж чадна, зөв анд нөхдөг нөхөрлж чадна. Дээрээс нь эзэн эрхээ хэрэгжүүлж чадна. Дээрээс нь нөгөө амар амгалан байж чадна. Эрдэм мэдлэгтэй байж ич. Тэгээд нөгөө мөнхийн хүслээ хүртэл биелүүлэхэд зөвхөн энэ эрдэм мэдлэг буюу тэр 9 хүслийн тэр эрдэм мэдлэгийн тэр хүсэл бол хамгийн чухал хүсэл. Тэгэхээр ер нь суур энэ 9 хүсэл дотор бол энэ танин мэдэх хүсэл бол шаардлага байхгүй. Хүсэлж биш. Зайлшгүй нөхцөл. Хэрэгцээ. Тэгэхээр тийм боловсрал гэдэг бол бас энэ мэдлэгийн чинь нэг суур шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө ихний 3 хүсэл болохоор дүүрчиж өөрийгөө засахгүй суур ингээ бүрддэг. Тийм. Гэт тийжсэн. Тэгэхээр энэ юм мэдвэл зохиугаа мэдсэн, ахуйгаа зохицолцсон, эрүүл амьдралаа зохицлоосон хүн бол бусдад аюулгүй, өөртөө аюулгүй, бусдтай нөхөрлөхөд бэлэн өөрийгөө хэн гэдгээ мэдсэн тийм ээ. Юу хийж чадгаа мэдэн бэлтгэсэн. Тийм байдаг байхгүй. Тэгэхээр дараагийн хүнтэй амьдрч чадна. Гэр бүл болох чадна. Үр хөвгтдээ үлгэрлж чадна. Найз нөхөдийнхөө итгэлийг дааж чадна. Тэгэхээр нөгөө дараачийн 3 хүсэл нэгдэж байгаа байхгүй. Би засаар. За та бусдад туслахын үнцнийг юу гэж ойлгодог вэ? За яг хөө тэр бол нөгөө эзэн эрхийн бас нэг зүйлтэй. Би байна шүү, би чадчих шүү, би бусдад ингэж одоо хэрэгтэй байж чадчих шүү гэдгийг харуулж байгаа зүйлтэй. Тэгээ яг хөө бусдад туслана гэдэг чинь зайлшгүй гэж бас ойлгоход хэцүү. Яагаад гэвэл тэр цаад хүн нь туслуулахыг хүсчээвэл шүү дээ, тийм. Дээрээс нь тэр шаардлага байвал туслах үхээс тэр цаад туслуулах гэж байгаа хүн хүсээгүй, дээрээс нь тэгж туслах шаардлагагүй тохиолдлууд бас байдаг байхгүй. Тухайн хүн тэр зовлонгоосоо тэр өвчнөөсөө ямар нэгэн ухаарл сургамж авах ёстой байтал чинь урдуур нь ороод тусалчаар чинь нөгөө хүн чинь яг нөгөө сургамжаа авч чадахгүй ингээл болчихсон юм биш тэгээд ингээд явчихдаг. Тэгэхээр бас яг хинд хаана туслах уу гэдэг нь аюул чухал. Мэдээж хэрэг хүмүүс туслах бол сайхан л байлгүй л яг. Гэхдээ тэр заавал тэр яагаад туслах ёстой юм, хинд туслах ёстой юм, хизээн туслах ёстой юм гэдэг дээр бас анхаарах ёстой. Нэг дээрэс нь бүр ингээд томруулаад ярих юм бол ер нь эцэст хүмүүс гэдэг чинь энэ амьдралыг чинь угаасаа алдаж, онж, зовж, жаргаж ингэж явах хэрэгтэй байхгүй. Хөөс ингээд бүгд дандаа туслуулаад, дандаа ингээд ямар ч асуудалд орохгүй, өвдөж үзэхгүй, өсөж үзэхгүй, алдаж үзэхгүй ингээд аав ээж нь одоо хүүхдүүдийг тэгдэг штеп. Тэрхий ингээд бүх юм бэлдээл нэгт зовлон үзүүлэхгүй амьдруулад байдаг. Тэгээд тэр хүн ингээд бүх насан туршдаа хэрэглэх бүх юм бэлдээд өгчдөг. Байрын бэлдсэн, цалин мөнгөний банкнд хийгээд өгсөн. Тэгээд тэр хүүхд чинь амьдрч амжихгүй ингээд зүгээр байсараагаа л хэрэглэгч байсараагаа өгчөж байгаа. Тэгээ нөгөө сүнс бол ингээд янгууд чинь би юу хийчихв, би юу сурчваа, би юу бүтээсэн бэ гэхээр юуч байхгүй болчихоо. Тийм байна. Тийм шүү. Тийм. Тэгээд нөгөө гэрээ засахаар орох гэж байгаа юм байна. Тийм. Одоо нөгөө нийгэм хамт олон харилцааны талаар асуулт асууж байгаа. Тэгээд хүмүүс юу нь яагаад ганцаарддаг гэж бодож байгаа юм. Тэр бас л бие засаагүй байх гэсэн ганцаардж байгаа юм. Бие засаад учраа олчих юм бол ганцаардах зав байхгүй шүү дээ. Бидний амьдрал чинь маш богинохон байхгүй. 100 жил хүрэх үгүй тий. Тэгэхээр энэ хооронд чинь бид нэр сурах, хийх, бүтээх зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг учраа олоогүй учраас би хэн бэ? Би яах гэж ирсэн юм бэ? Би юу хийх боломж надад байна те? Тэр мэрийг ингээ сайн ингээ ойлгочих юм бол юу ганцаардах хэрэгтэй юу? Бошуухан баг амжихгүй байх ажил байхгүй.
Уучраалахгүй л гэсэн. Аура биоэнергийн онцлогоог 20,000 төгрөгөөр хийж байна. Манайх сүүлийн үеийн кроноскоп багжаар хиймэл оюун ухааны тусламжтайгаар аура онцлогоогоо хийж байгаа. Таны гэрлэн бүрхүүл биоэнергийг хэмжиж шаардлагатай зөвлөгөөг мэдээллийг цаасаар болон файлаар бичиж өгнө. Мөн 7 хүрдэнд гарсан өөрчлөлтүүдийг оншилж зөвлөгөөг өгнө. Манай хаяг хүүхдийн зуугийн наран их дэлгүүрийн урд байрлалтай.